За хамгийн гол үндсэн санаачлагч нь бол одоо гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас жижиг дунд аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйтай холбоотой асуудлуудаар нийгмийн даатгалтай холбоотой хуулиудын шинжилэл өөрчлөлтийн чиглэлээр нэлээд тийм одоо мэдлэг ойлголт арга зүй ялангуяа одоо энэ хуулийг хэрэгжүүлэх тал дээр арга зүйн талаар тухайн аж ахуйн нэгж байгууллагуудад дэмжлэг тусалцаа үзүүлэх зорилгоор яамнаас санаачилсан энэ ажил бол нэлээд үр дүнтэй эхлэлнүүд нь бол харагдаж байна. Тухайн аж ахуйн нэгж байгууллагын өөрийнх нь онцлог тохирсон одоо хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, дотоод журам гэх мэтээр нэлээд олон төрлийн одоо хэм хэмжээний зохицуулах энэ арга зүй дээр нь дэмжиж, тусалж, хамтарч, боловсруулж, хэрэгжүүлж ажиллах ийм үндсэн гол чиглэл үүргийг хэрэгжүүлж байгаа. За манай компани нь 2015 оноос хойш талх нарийн бовны үйлдвэрлэл худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм компани нь одоогоор 30 гаруй ажилтнтай. Манай компани нь Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эхлэлсээс санал болгосон хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр зөвлөх үйлчилгээнд хамрагдаж байна. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам олон улсын хөдөлмөрийн байгууллагын санхүүжилтээр хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн даатгалын багц хуулиудаар зөвлөх, үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийг мэрэгсэн зөвлөхүүдийг бэлдсэн. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргүүдээр зөвлөхүүд маань 12 байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Энэ барилгын чиглэлээр 2, үйлдвэрлэл 2, нийтийн аж ахуйн 2 байгууллага, хувийн эмнэлэг, цэцэрлэг, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 2 ингээд нийт 12 байгууллага хамраглалаа. Энэ манай хөтөлбөр болохоор яг хөдөлмөрийн харилцаа хаб, нийгмийн даатгалтай холбоотой юм зөвлөх үйлчилгээ байхгүй юу? Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтстэй хамтран Cities Garden компани хөдөлмөрийн харилцааны зөвлөх үйлчилгээг үзүүллээ. Бодлогын баримтчууд дээр алдаа дутагдал их байгаад байгаа. Энэ талаар зөвлөх үйлчилгээ аваад одоо баримтчигтэй болвол их сайн байгаад манай хувьд бол. За манай хөтөлбөрийн гол зорилго маань хувийн хвшлийн 50 хүртэл хүнтэй аж ахуйн нэгж байгууллагууд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллагыг одоо төрөөс дэмжиж байгаа одоо бас дэмжлэгийн нэг хэлбэр юм. Тэгэхээр энэ байгууллагуудад бид биечлэн тэгээд сургалт сурчлагаа зөвлөмж зөвлөгөө өгч ажилласнараа тухайн байгууллагад байгаа өнөөдөр яг шаардлагатай байгаа хөдөлмөрийн харилцааны чиглэлийн ажилтан ажил олгогчийн хооронд үүсэх хөдөлмөрийн эрхийн маргаан, хөдөлмөрийн сонирхлын маргаанаас урьдчилан сэргийлэх тийм ээ. Ажилтныг ажилуулахдаа эрүүл орчинд ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх хөдөлмөрлсөн иргэний нийгмийн хамгааллын асуудлыг баталгаажуулах энэ үүргийг бол ажил олгогч хэрэгжүүлэхэд нэлээд дөхөм тустай ажил хийгдсэн гэж дүгнэж байна. Жижиг дунд үйлдвэрлэгч эрхлэгчдийн одоо ихэнхдээ тохиолддог хуулиа мэдгүйгээс болоод өөрсдөө болон компани хохирох асуудал нэлээдгүй тулгардаг. Үүнтэй холбоотойгоор зөвлөхүүд маань манай байгууллага дээр өөрсдийн биеэр ирээд манай үйл ажиллагаанд тохирсон дүрм журмыг боловсруулж өгч байна. Энэ нь манай компанийн хувьд бол томоохон оюуны хөрөнгө оруулалт болж байгаа учраас хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс болон зөвлөхүүд болох нямс хүрэн од гэрэл нартаа маш их талархаж байгаагаа илэрхийлье. Бусад аж ахуйн нэгжүүдийг энэ төлбөрт хамрагдахыг уриалж байна. Энэ сургалтаар олж авсан мэдлэгээ ажлын байран дээр хэрэгжүүлж ажилчдаа аюул ослоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Чанартай эрүүл хүнс, эрүүл Монгол хүн. Зөвлөхүүдтэй баярлалаа.
энэ зэрэг дүүргийн хэмжээнд бол боловсролын болон эрүүл ахуйн салбарын чиглэл болон боловсрол дотороо бол сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн одоо ажил олгогч болон хүний нөөцийн ажилтнуудад зориулсан сургалтыг бол нэг удаа зохион байгуулсан. Энэ маань бол тодорхой хэмжээгээр бас зохиох үр дүнд бол хүрсэн. Яагаад гэвэл тухайн хүмүүсүүдэд бол нийтлэгээр нь хөдөлмөрийн харилцаатай болон хөдөлмөрийн аюулгүй байдлын нийгмийн даатгалын чиглэлээр тусгайлсан хөтөлбөрийг гаргаад Баян зүрх дүүргийн маань хөдөлмөр халамж үйлчилгээний газраас энийг зохион байгуулсан. Энэнд бол бас ажил олгогч нар бол бас тодорхой хэмжээний өндөр сэтгэгдэлтэй байна. Үндсэн цалин чи юм бэ, нэмэгдэл чи юм бэ? Чи ээлжийн амралтын цалин өсөж юм байна. Би чамайг ийм нөхцөлд хөдөлмөрийн тухай хууль, аюулгүй байдлын тухай хууль зааснаар ийм нөхцөлд ажиллуулнаа. Энэ дандаа тохиролцоо байдаг шүү. Төр мөнгөд оршин. Төр байгаа цагт бол энэ даатгалын сан буурч одоо дэвтгэр хэмжээ багасах байдаг. Ямар нэгэн байдлаар тухайн хүний нийгмийн баталгаа, ахмадуудын нийгмийн баталгаа алдагдахгүй гэж. Санхүү эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын чиглэлийн менежментийн чиглэлийн мэдгэдлэг мэдээлэлтэй байх учиртай.